Одмондөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Сүүлчийн өдөр нэвтрүүлэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг санал болгож байгаа Ариг банк болон Монголдо илүү Sketch компани эвэнддгээ ажиллаж байна. За өнөөдөр Далайн эрэг дээрх яргалал Паула Пазолинигийн сүүлчийн өдрийн тухай зохиолч хөтлөгч Мөнхбаатар бидэнд өгүүлнэ. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд. За энэ хоёулаа чаамхад нэвтрүүлэгт орж байна тий. За манаас сүүлчийн өдөр нэвтрүүлгээр болохоор за Зандаах Эба 2 маань нэвтрүүлэгт оролцох боломжгүй учраас ганц удаагийн нэвтрүүлгийг ингээд орж байгаамаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээс хайртай хөтлөгчд маань буцаад ирнэ. Тий. За энэ өнөөдрийн нэвтрүүлгийн хувьд болохоор нөгөө урд нь манай сүүлчийн өдрөөр орж исэн хүмүүс чи ерөөхдөө нэг амьдралд тохиолдсон гой нэвтрүүлгийн явдал за тэгэл буруу зурчилгаар тамхи архины хэрэглэгдэх юм тэрнээсээ болж амнасаа алдсан өнөгтэйгээр дууссан тиймэрхүү төгөөд ороод байгаа. Энэ удаагийнх болохоор маш тийм эвгүй гэмт хэргийн агуулгатай болоо явж байгаа. Тийм учраас ер нь үзэгчтэй бас хамгийн эхлээд бас анхааруулчих гэж бодож байна. Ер нь айгүй хүнд сэдвээр яригдах гэж байгаа шүү тий. За 1975 оны 11-р сарын 1 нь Ром хот. Италийн хамгийн нэр нөлөөтэй, хамгийн алдартай уран бүтээлчийн нэг тэр гэрээрээ хамгийн их хэл амд орж шүүмжил дагуулдаг найруулагч Пьер Паоло Пазолини гэж юм байна. За энэ ер нь бол угаас тухайн үед ерөөс ад болж исэн. Тэгтээ түүхэнд бас өөр мөц онцгойгоор одоо тэмдэглэвчтэй болж үлдсэн тийм кино найруулагч хүн байна да. За энэ хүн нэг зоогийн газарт найзуудтайгаа ингээд орой хоол идээд сууж исэн. За тухайн үед ер нь юу ярьж исэн бэ гэхээр за манай Ром хотод хүчирхийлэл одоо гэмт хэрэг хэвтрхийн газар авч байна. Энэ тэнд дэндүү харгис хэрцгий тийм гэмт хэрэгүүд их гардаг болоод байна гэж тэр нь одоо их сэтгэл өвдөж шаналж гин гэж тухайд тэр оройн зоогийн дээр яриа өрнөж исэн байгаа. Тэгээд хэдийгээр одоо нэг ийм хэцүү яриа өрнөж исэн боловч одоо нэг тухайн үед нэг томоохон уран бүтээл төлөвлөлтөнд тэргөө хийгээд ер нь дуусч исэн. За тэгээд одоо чи уран бүтээлийн хувьд бол ингээд өөдрөг байгаад байна шүү дээ. Тэгээ тэгж байж яснаа. За тэр уран бүтээл нь болохоор бүх цаг үеийн хамгийн их төлөвлөлт ихтэйсэн, хамгийн цочирдмор хэрдэх юм, хамгийн жигшил зүйцэл төрөлм одоо тийм киноны нэг гэгддэг Сало буюу Содомын 120 өдөр гэдэг тийм нэртэй кино байгаа. За энэ Пазолинийг нас барснаас одоо 20 хоногийн дараа дэлгэцнээ гарсан. Тийм бас цаг үеийн хувьд бас тийм эвгүй нөхцөл байдал өрнөд байгаас тий. За Пазолини 1975 оны 11-р сарын 1-ний оройгоо за тэр өдрөө тий 10 цаг 30 минутын орчимд найзуудаасаа салж яваад тэр зоогийн газраас гараад явсан тэгээд ер нь тэгээд тухай сууж исэн найзуудын төрийн одоо хамгийн сүүлд амьдараа харсан тохиолдол энэ болчихж байгаа. Өглөө нь Пазолини одоо Ром хотын захаар байдаг тэр Остиа гэдэг нэг эрэг дээр одоо цогцсон одоо олдож байгаа юм. Цогцсон ямар байдалтай олдсон бэ гэхээр за нэлийн тийм хурц зэрэмхтэй идээр ер нь мис болов гэж үзэхэр тийм идээр биеийг нь одоо цогсон зодсон за ер нь бол цавчиж чинь л гэсэн үг шүү дээ. Цавчиж чинь бүлж чинь л гэсэн үг шүү дээ. За тэгээд одоо ингээд би энэ дээр нэг шатхуун цацаад тэрийг нь одоо ингээд гал өгөөд хагас дутуу шатаасан байдалтай. За тэгээд тэр байтугад биелэг эрэхтнийг юмар цогч бяцалсан. Тийм юм шигтэй байдалтай болдож байгаа. Тэгээд ер нь ингээд байгаа байдлаас нь харахад их тийм удаан тамлсан болов да гэсэн тийм байдал ажиглагдсан байгаа. Тэгээд тухайн үед болохоор цагдаа нар нь харж хагаад энэ ер нь мафийн арга модус операнди гэдэг чинь арга барил те. Ер нь энэ мафийнхны арга барилын юм орчичтэй гэж харсан байна. За тэгээд 1-ээс 2 нь шилжих шөнө за Ромын цагдаа нар Остиагаас холгүйхын Жюсеппе Пелоси гэдэг 17 настай хурд хэтрүүлсэн юмээс хадгалсан. За тэгээд нэг буулгаж ирээд шалгасан чинь тэр хурд хэтрүүлж явсан машин одоо Пазолинигийн машин байсан. За тэгээд бүр энэ дээр сонь юм болж эхэлж байгаа. За тэгээд тэр доор нь ингээд нөгөө залууч байцаагаад нөгөө цагдаа нар ч гайхаад энэ одоо юу болж байна гэж мэдүүлэг авсан чинь залуу тэр Пелоси Жюсеппе Пелоси гэдэг залуу шууд хэрэглүүлсэн. Настай гэсэн. 17 настай. За мэдүүлэг нь. Пелоси ч одоо мэдүүлэг өгнө шүү дээ. Яасан бэ гэхээр алдартай найруулагч маань одоо түүний Ром хотын зах дэх нэгэн шатхуун төгөөрийн дэрэгдээс
одоо 1-ний орой 11 цагаас одоо яг нэг хоолны газар гарчаа те. 11 цагийн үед машиндаа суулгаж аваад Остиа эрэг рүү явсан. Гэтэл далайн эрэг дээр ирсэн даруйда Пазолини хүүд бэлгийн дарамт үзүүлж эхэлсэн гэж байна. За одоо мэдүүлгэн яваад байгаа шүү дээ. За тэгэнгүүт одоо өөрийгөө хамгаалсан. За тэгээд өөрийгөө хамгаалж ноцолж байгаа санаанд алдсан гэсэн нэг тийм мэдүүлэг өгч байгаа. Энэ бүр шал удлаа сонсогч байгаа. Харин тийм. Тэгээ нөгөө бүр одоо Пазолиныг нас барсан байдлыг харахлаар тий. За тэгээд ингээд энэ дээр нь одоо яг үнэхээр шууд хэрэгэ хүлээчихэж байгаа учраас за тухайн үед одоо тэр шүүх хурал тэр юмнууд нь яаж ажилтдаг байсан тий. Тэгээд одоо үнэхээр итгмээргүй байсан ч гэсэн тэгэл 9 жилийн ялаг үл энэ хэрэг хаасан байгаа юм л. За энэ үедээ Пьер Паоло Пазолини болохоор 53 настай байсан. Түүнийг ингэж аимшигтайгаар яргалан хөнөөсөн явдал Италид ардаа үлэнд дэгдэж Европын урлаг соёл кино ертөнцийг нэг мөн чихээр цочирдуулсан гэж. За энэ хэсгээр одоо Пазолини гэж юу н ямар учиртай хүн байгаа гэдэг намтрын агуулгатай хэсэг орж ирэх юм. Пазолини кино найруулагчаас гадна яруу найрагч, жүжигчин, жүжигийн зохиолч, романы зохиолч, сэтгүүлч Италийн 20 дугаар зууны сүүлийн анхны хамгийн алдартай онцгой сахидны нэг байлаа гэж. Тэгэхээр энэ нэг зүгээр нэг хүний аллах гэмтгэр юусоо биш байхгүй тий. За улс төр нийгмийн талаарх үзэл санаагаа ямар нэгэн цензур шүүлтүргүүгээр илэрхийлдэг гэдгээрээ туйлын зартай өөрмөц нэгэн байсан гэж. Энэ тий ер нь уран бүтээлүүд нь үнэхээр л ямар ч цензургүй тэнд ямар ч тийм усаар шингэлсэн юм шиг тийм агуулга юусоо байдаггүй. Шууд л тултал нь одоо гаргадаг тийм одоо өнгөйстэй. За Пазолини залуу уран бүтээлч байхдаа Итали хэлний уламжлал цэвэр ариун байдлыг хадгалж хамгаалах үндэсний өв соёлоос сэргээх Христосын ном сургаалыг эрхэмлэн дээдлэх талаар ярьж бичиж анх олныг танилцуулж ирсэн гэж. За нэг тийм уламжлалт маягийн хүн гэж одоогийн байдлаар харагдаж байна те. Анхны ном нь 1942 онд буюу 20 настайд нь хэвлэгдсэн шүлгийн төөрөөд яруу найрагч гэсэн шүү дээ. Болони хотод төрсөн ч Пазолини Италийн зүүн хойд хязгаарын за Фриули, Венециа, Жулиа нэртэй нэг тийм автономи тойрог гэж байгаа юм л да. Өөртөө засах нэг аймаг маягийн тийм газар өссөн. За нутгийнхаа одоо тэр нэг өвөрмөц Фриули гэсэн нэг тийм аялахтай. Тийм одоо манайхаар Баруун аймгийн аялахтай эсвэл Бүрээд аялахтай гэдэг юм уу те. Тийм хүн байж байгаа. Тэгэд ер нь тэр аялгаараа уран бүтээл төөрөвдөг байсан байгаа. За харин тухайн цаг үед Италийн фашист засгийн газар аливаа нутгийн аялга орон нутгийн хэлийг сурталчлан түгээх эсрэг байсан. Одоо нутгийн янз бүрийн жижиг соёлууд уг саатны дарангуул этноцид гэдэг чинь нөгөө аливаа нөгөө уг саатны соёлыг устгах гэдэг тиймэрхүү юм явж исэн байгаа. За тийм учраас одоо Пазолинийн тэр шүлгүүдийг газар дээр нь хоригдсан хэвлэгийг хоригдсан. За ер нь бол энтэй төстэй түүх бид нэр Монголын түүх мөнхөн дээр ч юм мэдэн штэ. Бас хэцүү үе байсан те. За энэ явдал түүнийг одоо Италийн утга зохиолын хүрээнд таниулж нэгэн төрлийн баатар болгов. Иннээсээ болж яг хүрээл дотор бол нийтэд хүртэл болоогүй ч гэсэн хүрээл дотор бол баатар болно шүү дээ. За энэ нь одоо энэ үйл явдал нь тэрнийг одоо давхар түүний зар төр засагтай болдог хит тогтон үзэл сурталтай тэрсэлдэх насан туршийн тэмцэл эхэлж байгаа. Энэ бол ерөөсөө насаараа гадуурхагдсан, насаараа шовдөрлөгдсөн, гад үзэгдсэн, шор оронд орсон нэг тийм хүн л байгаад байгаа юм. За нэх удаагүй одоо тэр автономит тойрогт амьдарч ирсэн гэсэн шүү дээ. Тэндээсээ нэх удалгүй нөөж ирээд одоо Ром хотод нөөж ирээд их хотын захын хороолд амьдрах болснороо болсноос хойш бичиж болох бүхий л төрлөөр баг бүх сэдвэр бичих болсон. Бүхий л төрлөөр бүхий л сэдвэр гэдэг чинь гэж байгаа тийм. Шүлэг яруу найраг, тууж, роман, сурвалжлах, нийтлэл, эссе, кино, жүжигийн зохиол бүгднгээр нь одоо авиас бэлгээ сорьсон гэж. Үнэхээр л одоо авиас бэлэг нь халигдсэл гэсэн нэг тийм л хүн байж тээ. За Пазолини тэгж эд бичиж төрөж байхдаа Италийн аль ч алдартай найруулагч, тайз дэлгэцийн уран бүтээлчтэй хамтарч ажилласан. Тухайн энэ томчуудтай ирэн бүгдэнтэй ажиллаж исэн байлаа. Федерико Феллини гэж байгаа шүү дээ. За Федерико Феллини нарын нэр хүндтэй найруулагчдын нөлөөгөөр 39 настайдаа буюу 61 онд анхны Акатония гэдэг бүтээлээ гаргаж ирсэн. За энэ бүрэн хэмжээний нийт 12 киноны ерөнхий найруулагчаар ажилласнаас 4 кино нь олон улсын нэр хүндтэй фестивалаас шагнал хүртчихсэн гэж. Тэгэхээр ер нь яалтчгүй нэг одоо Сартвах гэдэг шүү дээ. Сартвахуудын нэг л байсан байна тий.
За ном бүтээлийн хувьд үргэлжилсэн үгийн 8 ном, яруу найргийн төрлөөр 7 төвөр хэвлүүлж гаргаж ирсэн. За ер нь тухайн цаг үеийнхаа хамгийн уран бүтээл аривантай Италийн үзэгч уншигчдын нэр хүндтэй сэхэт байсан гэж. Энд ч нэг 1920-аас 70-аад оны хооронд тэр үеийн хөтөлбөр болохоор нэг одоо хоёулаа гэгч нэг жирийн үзэгч сонсогч бас нэг төдийлөн сайн мэдэхгүй байгаа. Салбар дундаа шүтэгдсэн. Тийм хүн байгаад байгаа. Дэлхийн 2 дугаар дайны дараагаас одоо нөгөө марксист одоо марксизм хүйтэн дайман ч одоо ингэ эхэлж байгаа шүү дээ. За энэ үед аль талд нь орж ийн вэ гэхээр марксист болж байгаа. Пасолини. За шинэ үеийн Итали орны хөрөнгөтний давхарх, Итали залуусын хит Америкчсан хэв маяг. За энэ олон сэдв хөндөгдөх сэдв юм байл энэ дэр. За Итали соёлын уналт, завхрал. За хэрэглээг шүтэх хандлага. Энэ зэргийг одоо эсэрхүүцэх болсон нийгмийн тодорхой нэг хэсгийг сэрээсэн гэхэд хэлсдэхгүй гэж. Энэ хэрэглээ шүтэх хандлага гэдэг консюмеризм ч гэж бас хэлээд байдаг. Ер нь Америкийн материалист хандлагыг хэлээд байгаа шүү дээ. Дэлхийд ер нь төгсөн те. За яванда түүний ширүүн дөрөн мөхтэй шүүмж нийтлүүд улам бүр хурц шийдэлтэй болж эхэлсэн. Ер нь ингээл улам л хурц хатгаад шөвгдөд байдаг болсон байгаа даахгүй те. За хоёулаа нэвтрүүлгийнхаа хамтран ажиллажийг танилцуулаад өргөжлүүлье. Тэгэхээр худалдааны салбарын дэмжигч Ариг банк одоо 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг санал болгож байгаа юм байна. Тэгээ барьцаагүй гэдэг үг бас их уян хатан сайхан сонсогдож байна тий. Бид нарт нөгөө зээл авах гэхээр зээл авахааргүй хэмжээний бас барьцаа хөрөнгө шаардаад байдаг. Тэгэхээр Ариг банк 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон ажиллаж байгаа. За энэ хүрээнд ханган нийлүүлэгчдэд зориулан үйл хөдлөх барьцаалахгүйгээр 5 тэрбум хүртэлх зээлийг олгож эхэллээ. За Ариг банкны энэхүү зээл нь бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний эргэлтийг дэмжих санхүүгийн хэрэгцээг хурдан шийдэх боломжийг олгож байна. За зээлийн хэмжээ бол борлуулалтын орлогын 80% хүртэлх гэсэн байна. За төргөн шуурхай, барьцаагүй, уян хатан нөхцөлийг та бүхэндээ санал болгож байна. Бас нэг гоё юм нь 24 цагийн турш холбогдох боломжтой 70 10 техник гэсэн байна. Бас орой үеийн цагаар тий. Шүнгийн зээл хэрэгтэй болж байна. Тий. Ер нь 24 цагийн үйлчлэгээ гэдэг бол үргэлж таатай байдаг. Тий. За тэгээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас тогтоо тухтай сууж байгаа гэх юм бол Ариг банк цэг гэмэн гэсэн вебсайт болон одоо Facebook нь Ариг банк цэг гэмэн гэж байдаг. Дагаад аваарай. За Эрдэнэт, Дархан, Баян хонгор, Улаанбаатар хотын салбаруудаар та бүхэн бас үйлчлэх боломжтой. Тэгээд худалдааны салбарыг дэмжигч Ариг банкийнхаа хамт олон шинжлэх ухаан тань мэдгүй. За Од мөндрийн маань нэвтрүүлгийг ивэнтэтгэн хамтарч ажиллаж байгаад баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье. За баярлалаа. За одоо ингээд эсэргүүцэл одоо ад шоу үзэх нөхцөл байдал ер нь эхэлж байгаа. За төр засаг сүмх хийдийнхэн бол хуучинсаг одоо нийтлэг ёсыг баримтлагчид одоо Пазолинигийн үзэл санаа бүтээл төрүүлж хэсэжиглэнгүү сэрэмжтэй болгоомжтой хандж эхэлсэн. За энэний магадгүй хамгийн том шалтгаан дээр бэлгийн чих хандлагатай холбоотой. Үндсэндээ 1920-ад онд төрсэн хүн одоо ижил хөөстөн байсан. Энэ Пазолини өөрөө тэгээд энэ их сонирхолтой үндсэрхэг үзэл одоо үндсэрхэг биш одоо үндэсний үзэлтэй уламжилт үзэлтэй мөртлөө ижил хөөстөн гэдэг огтнууж хаадаггүй байсан гэхээр нэг тийм энэ хоёр чинь заавал зөрчилдөх алавгүй гэсэн нэг тийм өөрмөс өөрийн гэсэн үзэл хандлагатай байх гэдэг нь тий. За тэр нийгмийн доод давхаргын ямагт захирагч анги болон нийгмийн дундчууд сэхэтэн бүлгийнхнээс илүүд үзэж байснараа зарим нэг хүний ад болж исэн. Одоо ингээд ядуус доодчууд гэдэг тэр доод давхаргын хүмүүс нь ухта бусдаас илүү хүнлэг ёс суртахуунтай байдаг тухай. Ялангуяа нийгмийг залах хүчтэй томчууд нь хэрэглээг шүтэх болсон. За энэ дахин хэлэгдэт байгаа хэрэглээ гэдэг юм. Бос нь орчин цагт тэдл жинхэнэ Итали хэл соёл, Итали үндэс зүйлсээ тээж байгаа тухай одоо Пазолини сурталдах болсон олон ч хүний дүргөөслийг төрүүлж ирсэн гэж. Энэ ер нь цаг үе болгоно гардаг үзэгдэлчтэй нэг буржуа нийгэм буюу одоо дээд давхаргын чинь вакуумждаг, хитрхи хэлбэрддэг. Тийм болоо тэгэхээр одоо жинхэнэ хүмүүс чинь жинхэнэ хүнлэх хүмүүс чинь бодит амьдрал дээр хөрсөн дээр байгаа хүмүүс чинь та нарын үзэн ядаад байгаа дээрээс нь гიშгэлээд байгаа хүмүүс чинь байна штэ гэсэн тийм агуулгатай уран бүтээлчд ер нь үе үед гардаг те. Зохиолч, яруу найрагч, сэтгүүлчийн ажил хойш тавин байж яагаад кино найруулагч болохоор шийдсэн бэ гэж одоо нэг сурвалжлагч асуухад шинэ үеийн Итали орн, шинэ үеийн Италийн нийгмийг эсэргүүцлийнхээ илэрхийлэл болгож Итали хэлээс татгалзаж байгаагаа харуулах гэсэн юм аа. Өөрөөр хэлбэл өөрийгөө илэрхийлэх өөр хэлтэй босноо зарлан тунхаглаж байгаа юм нэ гэж хэлсэн байна. За энийг бол
одоо юу гэх юм одоо хэл ихлэр А Б В гэж цагаан толгой гэж байгаа юм шиг яг хэлэхээс илүү нэг уран бүтээлийг хэл гэж нэг юм те. За дээрэс нь нөгөө нутгийн аялгаараа яваад байгаа ч бас нэг мессеж байгаа байхгүй те. Одоо хөрсөн дээрх байгаа те. Жинхэнэ одоо аж ахуйч хөдөө нутгийн гэдэг юм те. За энэ мэт үзэл баримтлалаас харахад Пазолини бүр эсрэг тесрэгч гэмээр түн зөрчилдөөнтэй нэг юм ба. За түрүүн ярьсан гей мөртлөө уламжилт үзэлтэй гэдэг ч юм уу те. Ер нь тийм эсрэг тесрэг. Энэ өөрт нь магадгүй эсрэг тесрэг биш зүгээр ягшмал одоо ингээд хашигдмал ойлголттой хүмүүсийн хувьд энэ хүн өөрөө дотор зөрчилтэй гэж харж байгаа. Үнэндээ магадгүй зөрчилгүй ч гэж өөрийнх нь хувьд тийм байсан ч юм билүү те. За бурхангүй үзэлтэй атла бурхныг доромжилсан хэрэгээр шалгагдана. Улаан марксист мөртлөө Италийнхаа коммунист намд ад шоу үзэгдэнэ. Дээр нь соёл уламжлалаа дээдлэгч атла нийгэмд Итали нийгэм Итали хэлээсээ татгалзлаа гэнэ. Өөрийнх нь хэлснээр тэр нэгэнд оршин байхаа болсон өөрт нь огт танигдахааргүй болсон Итали орноос нүүр бүрүүлжээ гэж. Одоогийн нийтээр Итали гэж хараад байгаа юм чи Итали биш ээ гэж байна. Тэ? Дэлхийн 2 дугаар дайнд дуусаж фашистыг дэглэмнурлаа. Италийн эдийн засгийн бүтэц үндсээрээ өөрчлөгдөж Итали улс хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрчсэн орн болон хөөрч байгаа. Одоо энэ чинь одоо нийгмийн өөрчлөлт явагдаж байна те. За энэ өөрчлөлт хэтэрхий огцом явагдаж байна гэж үзэж байгаа. За энэ Италийн соёлын, нийгмийн одоо үйлдвэрлэлийн онцлог байна те. Энэ бүх өөрчлөлт фашизмаас илүү манай Италийг сөөрүүлж ин шүү гэж хэлсэн байна. Этноцид гэдэг чинь ер нь тэгжлээ явагддаг л да. Аливаа соёлыг хүчээр дарангуйлж ерөөсө барагтаа бол дийлдэхгүй, соёлыг соёлоор л дийлдэг тийм үү. За ингэж одоо Пазолини үзчихсэн байгаа. За масс үйлдвэрлэл те нөгөө одоо үйлдвэрийн дамжлага бий болсноос хойш гинтийн огцон үйлдвэржилт дэлхийд дахиад даяар явж байгаа шүү дээ. За дахиад хэрэглээний зах зээл гэдэг үгийг хэлж байгаа юм. Хамгийн ихээр хэрэглээний зах зээл хамгийн ихээр энэ бүхэнд нөлөөлж байгаа. Энэ хөвчлийг Пазолини бүр соёлын геноцид гэж нэрлэсэн байгаа. За ийм ч болохоор хэрэглээг шүтэх үзэл Итали орныг одоо фашизмаас илүү сүйтгэж байна. Хит Америкч үзэл нь Италичуудыг фашистуудаас илүү доромжилж хүчирхийллээ гэсэн бүр хитийдсэн гэж одоо хэлж болохоор үзэлтэй болсон юм л да. Нилээн туйлширч байна. Тэр чинь одоо юу гэх юм соёлын дарамт хичнээн хүчтэй орж ирэн тэр хэмжээгээр нөгөө тал руугаа туйлширч тэмцдэг ч юм уу нэг тийм динамик байж болно шүү дээ тэр юм чи те. За энэ үзэл санаа түүний сүүлчийн бүтээл. За энэ кинонд нэлээд яригдах. Саало буюу Содомын 120 өдөр гээд тэр кино байгаа. За энэ кинонд нь хамгийн хурцаар илэрсэн. Энэ хамгийн итсэн бөгөөд хамгийн оргил бүтээл нь байсан байгаа. Францын Маркиз де Сад гэж нэг аимшигтай амтан байгаа шүү дээ. Садизм гэдэг үг чинь энэ Маркиз де Садаас гаралтай тий. За муу нэртэй луу данстай гэхдээ энэ хэрээр амар алдартай болсон, дуулианы эзэн болсон. Одоо энэ Маркиз де Садын Содомын 120 өдөр гэдэг роман байт юм байна л да. Энээс сэтүүлж энэ киногоо хийсэн байгаа. За бид нар одоо энэ уран бүтээлийн тал дээр би нэг юм хэлчмээр байгаа. Энэ тоглоом биш шүү, энийг үзэж мүзье гэж одоо зүгээр нэг үзчих Марвелын кино үзэж байгаа юм шиг үзчих уран бүтээл ерөөсөө биш. За үнэхээр энэ талаар сонирхъя гэж бодож байвал энэ Пьер Паоло Пазолинигийн ихэнх үеийн кинонуудыг за зарим нэг шүлэг мүлэг тиймэрхүү юм үзчихээ ер нь тодорхой хэмжээнд бэлтгэгдчихэж энэ сүүлийн киног ер нь үзэх хэрэгтэй шүү гэж ер нь жоохон анхааруулмаар байгаа. Энэ бол би ер нь үзэхээс ер нь жоохон имэж байгаа. Хэрэг харгислал гардаг юм байна. Хэрэг харгислал. Одоо тэ жишээ нь миний ойтонд хизээч багтж байгаагүй миний хүлээж авч чадхааргүй юм байвал тэр кинонд байвал яах юм тийм үстэй. Тийм шүү дээ. Тэгж одоо надад бол санагдчихж байгаа. За хориотой кинонууд ч гэл бас постэр маань харагдлаа шүү дээ. Тий, постерыг харахад эвгүй гоцтой. Ойлгомжгүй мөртлөө бас эвгүй тий. За Маркиз де Садын роман болон Пазолинигийн энэхүү киноны ерөнхий утга агуулгыг за товч танилцуулахад за зохиолд садар самуу явдалтай 4 этгээд гарч байгаа. За тэднээс дутгааргүй ёс суртахуун хүн ёсыг өчүүхэн төдөж тоохоо болсон биеийн эмнэлэгч 4 эмэгтэй гарч байгаа. За ингээ 8 хүн те. Тэд төрийн ивэлийг хүртсэн хідэн хамсаатныхаа хамтаар төрийн ивэл жаахан охид хөвгүүд нийлсэн нийт 18 охирогчийг сонгон авч нэгэн том тансаг эдлэн газартай элдв ёс бус хүслэг гүйцэдэг. Энэ зөөлж хэлж байгаа ах шүү энэ ер нь элдв ёс бус хүслийн нэтэрэ гэдгийг те зүгээр л төсөөлөхөөс аимшигтай байгаа. Тэнд бол
Пазолинигийн киноны үйл явдал харин фашист дэглэмийн сүүлийн 2 жил Италийн фашистуудын тэр дундаа Бенито Муссолинигийн энэ одоо сүүлчийн толгой хорогдох газар болж байсан Италийн социалист бүгдний амьдах улс буюу Саалогийн бүгдний амьдах улс гэх тоглоомын улсад өрнөнө гэж байгаа. Зохиомлуулсан. Тийм байна. Ваканда энтер гэдэг шиг те. Готом энтер гэдэг шиг те. Тий. За Пазолини нас барахаас өмнө хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагада Саало буюу Содомын 120 өдөр киноныхаа талаар би орчин цагийн дэлхийн ертөнцийг харуулсан анхны киног хийж байна. Энэ Итали биш дэлхийн ертөнцийг гэж. Орчин цагийн дэлхийн ертөнц ийм болчиход байна гэж. Тий. Яа, за. Тэгэхээр түүний үзлэр болвол ганц шинэ үеийн Итали орон гэлтгүү орчин цагийн дэлхий дахин тэр чигтээ ёс зөөгөө садар саман болсон гэж ерөнхийдөө шүүмжилсэн. За энэ мэд хатуу шүүмж нийгмийн тогтдон үзлийг зориудаар өдөн хатгсан үйлдэлүүд нь Пазолиниг одоо хизээнээсээ олон дайсантай болгосон. Одоо нийгмийн дайсан, төрийн дайсан, бүх юмны дайсан болж хөрсөн байна. Энэ киног нь энэ кинон бүрч олон хүний дургүйцэл зэвсэлийг хүргэх нь тодорхой байсан тул түүнийг баламд хэрцгээр алгдсан зарим хүн огт гайхаагүй. Зарим хүн ч гэлтгүй баг нийтээр гайхаагүй ч гэж магадгүй те. Пазолини хэдийгээр тэрс үзэлтэн гэгдэн олон жил шүүмжлүүлж хавчигдаж байсан ч зөвхөн нийгмийн дотоод давхаргын тухай, ажилчин ядуусын тухай бүтээл хийж байхдаа томчуудад бол нэг тийм эрх мэдлэлтнүүдэд одоо тийм гим хоргол байсан юм байна. Анхандаа тэр ч одоо зөвхөн ядуус ингэж амьддаг ийм хэцүү байдаг. Тэгэхээр тэгснээ за энэ одоо үйл явдал ер нь одоо ингэсгээд орж ирэх юм аа. Харин дээд чүүл рүү улаан цайм халдаж дайрч давшлан бараг л сүрдүүлгийн өнгөс цухалзуулж ирсэн нь өөр дээр гал дууцсан хэрэг болсон гэдэг. Одоо жинхэнэ үгүймээр оролдож байна тий. Зарим найз нөхдийнх нь хожим таамагласнаар Пазолини сэтгүүлч сурвалжлагчаар олон жил ажилласны хувьд төр засгийн томчуулалттай холбогдох ихээхэн ноцтой баримт мэдээллүүд цуглуулж ижээ гэж. Тэр бүхнээ амиа алдах үедээ бичиж эхлээд байсан шинэхэн номдоо багтаахаар төлөвлөж исэн. Үүнээсээ болж алагдсан байх магадлал өндөрөө гэж одоо таамаглал байгаад байгаа. Пазолини амьдралынхаа сүүлчийн 3 жилийн хугацаанд Петролио буюу газрын тос нэрээр ном бичсэн. Яг эвгүй юмар нь оролцсон уу? Бичиж гүйцээгээгүй үг ном нь анх 2000 орчим нүүр болох ёстой байсан. За үүнээс бол 500 нүүр нь 1992 онд хэвлэгдсэн. Тэгэхээр ер нь бол маш их редакцийн хасалт орцсон л байгаа байхгүй. Пазолини энэ номдоо Италийн газрын тосны төрийн өмчөд хамгийн том компани ENI гэдэг компани байгаа. За энэ компани тэргүүн Энрико Матей гэдэг хүн одоо 1962 оны 10 дугаар сард бусдын гарт алагдсан хэргийг цаашлаад энэ хэргийг мөрдөж байхдаа мөн амиа алдсан 90 сурвалжлах сэтгүүлч Мауро нарын хэргийг үнэн мөнийг дэлгэх гэж байж гисэн. За энэ дээр ерөнхийдөө бас тодорхой болоод эхэлж байна тийм. Одоо яг ингээд учир нь л да. Тэр хүн ингээд гажигч гэх юм уу итгээд өвөрмөц байсныхаа төлөө алагдаагүй. Үндсэндээ тэр 17 настай залуу одоо аргагүй хамгаалтаар тэр алагдаагүй гэдэг нь одоо нотлог баримт байхгүй. Гэхдээ хинч харах тодорхой болж эхэлж тэ. За энэ үед Италийн төр засаг бизнесийн олон томчуудтай холбогдох байсан тул за энэ хэрэгэнтэй неонацистуудыг хөлсөлж Пазолини хөнөөлөгсөн. Тэгэхдээ зөвхөн ижил хүйстэн байсныхын төлөө хөнөөсөн мэтэр харагдуулахыг хичээсэн гэсэн таамаг байгаа. Тий. Одоо тэрлүүн л одоо бүх юм чихэх нь шүү дээ. За эсвэл түүнийг өнөөх зартаа сүүлчийн кино тий. Төрөний Саало буюу Содомын 120 өдөр гэдэг. Энэ кинонд тодорхой хэдэн хүний зориудаар гутаанд доромжилсан учраас алуулсан гэж таамаглал бас байгаад байгаа. Саало буюу одоо төрөний хэлсэн тэр кинон дээр гол дүрийн дөрвөн этгээд нь болохоор юуг одоо нэргүү тэгтээ ерөнхийлөгч, гүнтэн, шүүгч, хамблам гэсэн нэг тим дөрүүд байгаад байгаа байхгүй яг одоо Пауло хин ч гэдэг нэг тим нэргүү те судлаач шүүмжлэгчид Пазолинигийн энэ шийдлийг ямар ч эрх мэдлэлтнүүдийн ард хүчирхийлэл болон ёс бус үйлдэл байгаа. Мөн эсэргээрээ альва хэрцгийлэл хүчирхийллийн цаана заавалчгүй хэн нэгэн эрх мэдлэлтэнд бий гэсэн санааг илэрхийлсэн болов уу гэж тайлж байгаа. Кинонд садар
самуун бүхнийг үйлдэгч, гардан зохион байгуулагч дөрвөн этгээ те. Нөгөө дөрөв те. Өөрсдийн жижигхэн хаан тулстай хамаг дүрм журм хууль цаазаа өөрсдөө тогтооно. Тэр олон дүрм журмын аль нэг нь хэн нэгэн зөрчлөөл бол тэр хүнийг хар дэвтэрт бичигдэнэ. За тэр нь бол хар данс маягийн байсан гэх. Одоо киноныхаа агуулгыг яриад шүү дээ. Энэ биднэрт нэг хууль үйлчлээд дээдсийн хүрээл дахиад нэг өөр хууль үйлчлээд байгаа юм шиг санагддаг биз бид нарт заримдаа тийм. Пазолини тэгэхээр Сало буюу Содомын 120 өдөр киногоороо өнөх өөрийнх нь таньж мэддэг хайрлж дээдэлт Итали орн үүр даалга болсон. Хэрэглээгч үтсэн нийгэм дахиад хэрэглээгч үтсэн нийгэм тийм. Энэ нийгэм хийгээд хүчирхийллийг юмн чинээ тоохоо байсан хөрөнгөт нь Секетэн гэдэг эрх мэдэлтнүүд Итали хүүхд залуусыг хордуулж хохироож байгааг илэрхийлэхийг зоржээ гэж ойлгоход нэх буруутгах юм гэж байгаа. Одоо бас манай Монголын нийгэм бас хэр зэрэг хэлбэртэлт хэрэглээг эрхэмлдэг билээ гэдэг бас санаа бодогдож байна. Материалист нийгэм болчиход байгаа тийм. Тийм нэг жоох утга учиргүй юм руугаа орох гээд тийм. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажлыг танилцуулаад өргөжлүүлье. Skytel компани өнөөдрийн нэвтрүүлгийг юунд тгий ажиллаж байна? Монголдо шинжилэгдлээ гэдэг. Монголдо илүү за Skytel компани дараа төлбөрт үйлчлэгэндээ шинжилэлт хийсэн байна. Тэгэхээр бид нар чинь нөгөө нэг оюутан ахуй насндаа нэг дугаар авчдаг тий дараа нас ингээд дараа болж болдгоо байгаа гэсэн бол тий одоо Skytel-ийн хэрэглэгч бол дараа төлбөрт болсноо олон бас даваа талыг эдэлж байна. Тэгэхээр яг бодиттой тэг яг ямар даваа тал байна гэхээр танд илүү хурд, илүү хэрэглээ, илүү үнцэн, илүү датаг санал болгож байгаа. Тэгэхээр дараа үеийн мобайл интернет сүлжээний одоо хурд чанарыг бодитоор мэдрүүлэхийн тулд дараа төлбөрт дата хэрэглээг одоо GB буюу одоо гигабайт алхамтай болгон одоо шинжилсэн байна. Одоо та илүү их дата хэрэглээд илүү багыг төлөх боломжтой гэсэн үг. За хамгийн чухал нь задгай датаны тарифын шинжилэл байгаа. За өмнө нь MB одоо хэмжигдэхүүнээр тооцогддог байсан бол одоо гигабайт хэмжигдэхүүнээр тооцогдож 1 цагийн кино үзэхэд 6000 төгрөг зарцуулдаг байсан бол одоо 2000 төгрөгөөр үзэх юм боломжтой. Буюу яг юм бодит урамшууллыг та бүхэн зарлж байна гэсэн үг. Хэрэглээ 3 дахин их байхад үнэ нь 3 дахин бага. Одоо ийм байх нь өмнөг бол бид нэр одоо датаныхаа хараад одоо тий хэмжигч гэсэн ийм бүрэн боломжтой. Тэгээ таны багцад дагалдах дата дууссан ч та нэмэлт дата багц авах шаардлагагүй санаа зовхгүйгээр одоо илүү хэрэглэх бас ийм боломжтой. Энэ бол маш том давуу тал болж идэг. За та Монголдо үйлчлэгээний багцуудаас өөрийн хэрэглээндээ тааруулан сонгож за илүү их мэдрээрэй. Та Skytel-ийн үйлчилгээг Skytel-ийн салбарууд болон Sky Kiosk мөн Skytel application веб ашиглан бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 91 11 19 52 болон Skytel зэгийн сайт Skytel official Facebook-ээр бас та бүхэн дагаад мэдээллүүдийг олон урамшууллуудыг бас цаг алдахгүй авах боломжтой. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэн ажиллаж байгаа Skytel-ийнхаа хамт олонд их баярлалаа. Тэгээ дараа төлбөртийн үйлчлэг нь бас илүү гоё юм боломжуудыг олгож байгаа юм байна. За баярлалаа. Баярлалаа. Өөрийн биеэр гэмт хэрэг үйлдээгүй боловч ёс бус зүйлийн дэргэд гар хөмхөн суусны хүнч ялгаагүй гэм нүгэлтэй болохыг Пазолини тодтогсон байна гэж. Нөгөө дутагдлын хажуугаар дуугаа өнгөрөөл тэр дутагдлыг өөгшүүлсэнтэй адилхан тийм. За Салогийн устдах юм бүхэн орчин цагийн дэлхийн ертөнцид хэрэглээний соёлыг өгөөдсөн мэт санагдана. Одоо яг л дуурайгаал ёжлал өгөөдөл харуулдаг шүү дээ. Хүн болгоныг нэгэн ижил болгох, нэгэн хэв цутгах гэсэн нийгмийн дэг ёс түргэн хоол. Телевизэн өөр хоорондоо огтоос ялгагдах юмгүй үе утгартай нэвтрүүлгүүд. Яа гоё юм бэ. Юунд сэтгэл нь хөдлөхөө байсан дөжирсэн, хөшсөн дүр төрх. За энэ бүхэн нь Сало буюу Содомын 120 өдөр киноны илэрхийлэмж бүрэн цаанаа орчин цагийн харлаган бүхнийг шүүмжилсэнийг харж болно. Нийгэм яг л зурагтаар харж байгаа юм шиг л болгоод байгаа шүү дээ. Ер нь энэ нөгөө мейнстрим медиа гэдэг нөгөө гол хэвлэл мэдээлэл чинь те. Харин Пазолинийг энэ хитийдсэн үзэл санаанаас нь болоод олон нийтийг айлгаж цочирдуулахар хийгдсэн сүүлчийн киноноос нь болоод хөнөөсөн байж болох уу гэд. За одоо яг с сэжигтэй асуудлыг хөндөх гэж байна те. Жюсеппе Пелоси гэх нэг 17 настай залуу түүний хөнөөснөө хүлээж шүүхээс ял сонссноор энэ хэрэг хэдий тэр дороо хаагдсан ч Пазолинигийн үхлийг тойрсон олон ч асуудал өнөөг хэр маш учир битүүлэг сэжигтэй хэвээр байгаа. Юуны өмнө түүний хөнөөсөн хэмээн хэрэгээ хүлээхдээ дөнгөж 17 настай байсан одоо Жюсеппе Пелоси те.
Зэрлэг боломдоор хүний амьд хүрэх нь бүүхэл зодон зохионч хийж чадхааргүй төний муутай жижигхэн биетэй байсан. Тийм нэг жижигхэн залуу байсан юм шүү дээ. Гэтэл түүний дэргэд Пазолини хэдий өндөр том биш ч гэсэн шөрмөслөг бие хаатай бие хамгаалах урлагаар хичээлдэг байсан тул маш тэнхээтэй эрүүлж хэрэг хүн байсан байгаад байгаа юм тий. Найзууд мэдэн ш тэр үнэгч тий. За хоёрдугаарт Пелосигийн биеэс өөрийнх нь мэдүүлсэн шиг Пазолинитэй ноцолсон одоо зодтолдсон уул мөр илрээгүйгээс гадна хувц сунаас нь тусал тусч ялдаг. Харин тий одоо тэр хэргийг сонсоход бол бүр ингээд те олон хүний төлөвлөгөөтэй хийсэн хэрэг байх гэдэг байна. Одоо бензин биедээ авч явахаас ахуулаад тэр бас зэвсэг ашигласан зэрэгээс харахад яавч одоо юм гинтийн одоо те бэлгийн сонирхлоос болж үүдсэн даа ялангуяа 17-тай сая бас би физиологийн ч гэсэн ярьлаа тий. За тэгээ энэ бүхнээс илүү найруулагчийн биед үлдсэн эрэмдэглэж зэрэмдэглэсний уулмөр олон ноцтой шарах гэмтэл нь яагаад ч нэг хүний үйлдэл биш те. Харин ч олон хүний гар нийлэн хийсэн гэмт хэрэг мэт байсан. Хэдий тийм ч Пелосийнхөө өөрөө хэрэгээ хүлээсэн тул хэргийг шийдэгдсэнд одоо тооцсон хаас мэн. Тэр чинь нөгөө бус цэжрүүд нь мухардчихлаар яалчгүй байгааганц мэдүүлгээр л хаацсан биш те. За тэгжсэн чи 2005 онд нэг юм болсон. Бүр одоо 20 жилийн дараа тийм. Найруулагчийг алагдсанаас 29 жилийн дараа 2005 оны 5 дугаар сар түүний хөнөөсөн гэх Жюсеппе Пелоси гэдэг нөгөө залуу анхны мэдүүлгээс буцсан. 20 жилийн дараа. Яасан бэ гэсэн чинь ар гэр амьдралтай холбоотой эрхгээтэйс болж одоо тэр найруулагчийг хөнөөсөн гэж худал мэдүүлсэн юм бэ. 20 жил. Юу вэ? Зүгээр ч бас мөнгө төрг аваагүй зүгээр ар гэр эрхгээсэлсэн гэж тийм юу вэ? За. Үнэн хэрэгтэй мафл байгаа байхгүй юу тийм. Үнэн хэрэгтэй Пазолиниг өмнөд Итали аялахдаа 3 хүн өнөсөн гэж байгаа. За тэгэхээр энэ газар нутгтай холбоотой хаанхын ямар нөхдөд бүлэглүүд оролцоотой гэдэг асуудал одоо эндээс гарч ирж байгаа. Өмнөдийн аялахдаа гэж байгаа тийм. Найруулагчийг тамлж бие махбодыг зэрэмдэглэж байхдаа өмхий коммунист гэж хараад ирсэн гэж. За тэгж доромжилж исэн өөрөө ердөө санамсаргүй байдлаар гэрч болсон гэж. Зүгээр тухайн цуг явж хагаад өртцсөн. Санамсаргүй гэрч болонгуудаа одоо шууд тийм гэр бүлэр их гэхлээр орсон юм биш үү? За гэрч болон амар юм бэ. Пелосигийн мэдүүлснээр алуучид Италийн неонацистууд байсан. За тийм магадaltaй ердөө 17 настай байсан Пелосигийн хүүг хэргийг ганцаараа хүлээ. Үгүй бол гэр бүлийнхнийг чинь хөнөөнө гэж сүрдүүлсэн. Харин хэдэн сарын дараа болсон шүүх хөрлөлийн үеэр энэ тухайн мэдсэн гэр бүлийнх нь Пелосиг алуурчдыг илчилж болохгүй ганцаараа Пазолинийг алсан гэж мэдүүлэг өгөө гэж дарамтлсан тий. Тий одоо гэр бүл нь бас хүүгээ явуулсан биш бид нэр өхмөргүй байна гэсэн юм байна тийм үү? Чи одоо бөөнөрөө өгч чахар чи үхэл болчихж байгаа хгүй. Энэ айгүй хэцүү динамик болсон баха тий. За энэ дээр Сержио Читти гэж нэг хүн орж байгаа. За энэ болохоор одоо Пазолинитай олон уран бүтээл дээр кинонд хамтарч ажилласан бас нэг юм мундаг кино найруулагч байгаа. Тэр хүн одоо энэ хэргийн талаар илүү нарийн мэдж байгаа ш. Цаа чи ер нь бараг л бүх хүчрийг мэдж байгаа шүү гэж нөгөө 17 настай хүмүүс хэлсэн юм байна л да. За Читти үнэхээр ч сайн найзынхаа үхлийг ердийн нэг алга золгүй явдал байгаагүй харин ч улс төр алга байсан. Пазолинийг өөр газар хөнөөчөд цогцсыг нь Остиа гэдэг нөгөө хамгийн ихэнд ярьсан тэр нэг эрэг дээр аваач чаясан гэж одоо бүрэн итгэл үнэмшилтэй байсан байгаа. Түүний таамагаар Пазолинийг сүүлчийн кино буюу Сало буюу Содомын 100 өдөр киног олон нийтэд үзүүлэхээс өмнө хальсыг найруулагчаас авч үгүй хийх нь албаны хүмүүсийн алуурчдын гол зорилго байсан байх магадaltaй гэж. Бас уран бүтээлтэй холбогдчихлоо тийм. Тэр киног одоо нэг дөрүүд байсан шүү дээ. Нэг тэрнтэй ч холбоотой юм шиг. Компьютерийн хурааж авдаг нэг асуудал гарлуу яалаа. Адилхан. Тий. За Читти бүр энэ бүхнийг батлах гэрчүүд байгаа. Өөрөө тэдэнтэй хэд удаа нууцаар одоо маш айцтай уулзж ярилцж исэн гэж одоо Пелосид тэр 17 настай залууд хэлж исэн. Гэхдээ энэ бүхнийг батлах нотлох баримт олдоогүй тул одоо Сержио Читтигийн үгэнд үнэмш харахгүйсэн. Тэр чинь нэг баталгаатай юм байхгүй гад ичнээ үнэмшилтэй байгаа ч гэсэн тий. Тийм шүү дээ. Нотлох баримт байхгүй л тэгээд хэцүүдчдэг тий. Үнэн бас ганцаардахгүй байна.
За тэгээд энэ хэргийн тал дээр одоо маш бодиттой ийм одоо таамаглууд гарч ирсэн учраас 2005 онд энэ хэргийг дахиад нээж байгаа юм. За тэгээд нилээн ингээд хэдэн сар шалгаад явсан. Тэгээд одоо өчнөө шалгаад цаг мөнгө зарцуулаад ингээд явсны хойно даанч одоо дахиад нотлох баримт ямар нэг нотлох баримт олдоогүй. Яалч бас 20 жил өнгөрсөн байгаа тань тий. За тэгээд одоо хэргийг буцаагаад хаасан чинь тэгэл ерөөсө тэр жилийнхээ 10 дугаар сарда нөгөө Сержо Чити ялагдсан. За яг амьсгал хураасан гэж байгаа. Гэхдээ зарим таамаглалаар бол алагдсан гэсэн. Ер нь л ойлгомжтой байгаад байгаа үст тий. Ямар амар шудрах биш, эвгүй сонсогдож байна тий. Хэрвээ үнэхэр читиг өвхөлж байгаа мастих биш байсан бол тий. Шудраг одоо л нэг шудраг ус хэрэгжүүлэх боломжтой гэж ам нээсэн хүн тэгэл үндсэндээ хэдхэн сарын дараа алгадчихж шүү дээ тий. За энэ дүүлянтай хүн амны хэргийг ердөө саяхан буюу 2023 оны 3 дугаар сард ахин нээж албаныхан дахин мөрдлөг явуулж эхэлсэн гэж. 23 онд гэж 2хан жилийн өмнө өчигдөр юм шиг тий. Хэрэг хуучирдгүү гэж нүггүй. Яг үнэн тий. Энэ нь айл 2010 онд Пазолинигийн ар гэрийнхнийг гаргасан хүсэлтэй холбоотой 10 жил одоо 13 жил хөөцөлдөж явж энэ хэргийг дахиж нээлгэж байгаа юм шүү дээ. Тэд үүнийг Пазолиник хөнөөсөн гэх Жюсеппе Пелосигоос ДНХ-ийн шинжилгээ авахыг одоо албанаас хүсэж энэ чинь орчин үе болчихж байгаа учраас илүү одоо технологиор батлах арга байна уу юу гэдэг. Тэгсэн чинь үнэхээр тэр хэргийн газраас өөр янз бүрийн хүмүүсийн ДНХ олдсон. Тухайд нэг цөглөсөн баримтан дээрх одоо ДНХ юунуудыг үзэн шүү дээ. Янз бүрийн даавны үзмөц юу ч байдیں۔ Тэ. Даанч одоо яг ямар хүмүүс их гэдэг нь юусаа яаж чаад олдоогүй. Өөр хүмүүс хамааралтай яг үйл тийм мэдээл нотолж чадсан байна тий. Тэг үнэхээр л өөр хүмүүс одоо амь насын бүрлэгдэхэд одоо яалч оролцоотой байсан байна. Хиний хувьд Пелосигийн хувцсан дээрээс болох юу ч илрээгүй гэж байгаа шүү дээ. Хэргийг ахин нээхээс хэдхэн сарын өмнө буюу 2022 оны 12 дугаар сард Ромын гэмт бүлэглэлийн хуучин гишүүн байсан гэх Маурицио Аббатино гэж хүн байна. Энэ хүн Италийн парламент дэх мафта тэмцэх тусгай хороонд нэгэн мэдээлэл хөргөлжээ гэж. Пазолинигийн хулгайд алдагдсан Сало буюу Содомын 120 өдөр киноныхаа хальсыг авахар Остия эрг рүү явсан. Пелоси хүү ердөө зам заах үүрэгтэй байсан гэж мэдүүлсэн гэж. Энэ одоо нөгөө кино хальсыг авчаад тэгээд одоо энэ ч нөгөө худлаа ярьсан байж болно шүү дээ. Бид нар чинь хальсыг чи авцсан юм а чи одоо айгүй мундаг амжилтанд хүрэхээр найруулагч юм байна шүү дээ. Чи энийг нэг тэдэнд өргөөд авчихгүй юу. Гингүүтээ тэр чинь шал өөр сэтлэртэй. Мань хүн итгэхэд одоо мөнгө аваад очсон юм уу яасан те. Тэгэхэд л нэг юм болсон л болж таарч байгаа юм. За далайн эрэг дээр ч юм юу болсныг Аббатино нөгөө мэдээлэл хөргүүлсэн хүн те. Нарийн сайн мэдэхгүй ч өөрийнх нь харагдаж байсан одоо хамрагдаж байсан бүлэглэл Пазолинийг Остиягийн эрэг дээр нухчихсан гэдгээ одоо үе энгийн юм шиг ярьдаг байсан гэж. Дотроо бол хамаагүй ярьж байгаа шүү дээ. Таш хийлэгцсэн шүү дээ гэдэг ч юм те. Ярихгүй чаддгүй юм гинлээ ер нь. Тийм. Албаных нь энэ мэдүүлгийг шалгаж нэгтээд мөн л баттай их сурвалж баримт нотлогоо олоогүй. Чи дандаа л хүмүүсийн яриа л яваад байгаа байхгүй. Заавал нэг материалын баримтаар нотлогч яаш тэр чи яг evidence нотлогоо ол шүү дээ. Гэхдээ сүүлийн үед Пазолиник хэн яагаад хөнөө гэдэг асуултад хариулт олох гэсэн олон таамгаас энэ хөлбөрийг хамгийн ортой гэж үзэж байгаа. За энэ хэрэгт ерөөсө бодитоор одоо хэрэгтэн гэж батлагдаж шороо оронд орсон ганц хүн нь болохоор 17 настай хүү л байгаа. Хамгийн үнэмшилгүй хүн байгаад шүү дээ. За тэгээд энэ залуу болохоор 2017 онд 59 настай дээд болсон. Гэдэг чи бас нэг хөгшмөх биш шүү дээ 59 бол тэ. Түүнтэй хамт алдарт найруулагчийн сүүлчийн өдөр үхлийн шалтгаан нь тодорхой болгох хамаг боломж мөн л үгүй болсон байхаа гэж. За ийм нэг одоо алдартай хүмүүс ингэж бүргэн гэж гинт хэрцгийгээр алуулах тохиолдол ер нь ховор шүү дээ тий. Тэгээд одоо үнэхээр 20 дугаар зууны Италийн гэдэг чинь энэ нэг тийм Европын нэг үзэл байгаад тийм аа. Францын тэр нэг кино академич юу лээ тэрнийх нь бүр бодлогын баримт бичигт байдаг гэж байгаа байхгүй.
кино урлагийг Холливуудаас аврах гэдэг. Тэгэхээр Италийн тэр яг одоо 20 дугаар зууны тэр үеийг одоо кино урлагийн алтан үе гэж үзэх юм уу те. Яг урлаг гэдэг талаас, cinematic art урлаг гэдэг талаас те. Тэгж хөгжиж явах үеийн одоо хамгийн гол төлөөлөгч хүн маань ингэж хэрцгийгээр алгдсан. Түүхийг одоо өнөөдөр сүүлчүүд нэвтрүүлгээр ярьлаа. За тэгээд маш гоё төгсгөлийн үгэн дээр гоо зангидчихлээ. За нэвтрүүлгийн ивент тгчээр 5 тэрбум хүртэлх бараадтай авах барьцааг үзэлийг санал болгож байгаа Ариг банк болон за Монголдо илүү Skytel компани ивент тгий ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одмондрын радио 107 83.3 гэсэн остолгоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд хамтаас үзэг сонсогч та бүхэндээ бас нэгэн алдартай нэгний сүүлчийн өдөртөө хамт байсанд их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар эргүү уулзъя. за баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны дансага 4191 Тэгдүрв 518. Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.